Аль тойргууд нь дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдсан байна вэ? Тохирох бүх зөв хариултыг сонго. Дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдана гэдэг нь хуваагдсан бүх хэсгүүд нь адил хэмжээтэй байхыг хэлнэ. Дөрвний нэг хэсэг бүр тэнцүү гэсэн үг. Тэгвэл бүх тойргийг дөрвөн хэсэг болгосон байна. Гэхдээ бүгд дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдаагүй байна. Жишээ болгоод харвал үүнийг харъя. Үүнийг дөрвөн хэсэг болгосон боловч энэ хэсэг нь энэ хэсгээс илүү том хэмжээтэй байна. Мөн энэ нь нөгөө хэсгээс илүү том байна. Тиймээс энэ нь дөрвөн тэнцүү хэсэг биш юм. Гэхдээ дээр байгаа гурван тойргийг дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдсан харагдаж байна. Эдгээр энэ дөрвөн хэсэг нь хоорондоо яг ижилхэн хэмжээтэй харагдаж байна. Тэгэхээр дөрвний нэг болон хуваасан гэсэн үг. Тиймээс дээр байгаа тойргууд нь дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдсан бөгөөд зөв. Харин доор байгаа нэг буруу учраас үнийг сонгохгүй орхино. Цааш нь үргэлжлүүлье. Аль дөрвөлжин нь дөрвөн тэнцүү хуваагдсан байна вэ? Тохирох бүх зөв хариултыг сонгороо. Дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдсан байх ёстой. Энд байгаа дөрвөлжингүүдийн бүгдийг нь дөрвөн хэсэгт хуваагдсан байна. 1 2 3 4. 1 2 3 4. Гэхдээ бүгдийг нь дөрвөн тэнцүү хэсэгт хуваагаагүй байна. Жишээ нь энд байгаа дөрвөлжингийн энэ гурвалжин хэсэг нь энэ хэсгээс хамаагүй жижиг юм байна шүү дээ. Тиймээс энэ нь тэнцүү хэсэг хуваагдаагүй байна. Гэхдээ бидэнд өөр 3 дөрвөлжин байгаа. Тэдгээрийг дөрвөн тэнцүү хэсэгт хуваасан байгаа. Эдгээр гурвалжин болон дөрвөлжин нэг бүрийн хуваагдсан хэмжээ нь хоорондоо тэнцүү. Бүгд тэнцүү талбайтай хуваагдаж, тиймээс дөрвөн тэнцүү хэмжээтэй хэсгүүдтэй. Харин энд байгаа жижиг дөрвөлжин нэг бүр нь ижил хэмжээтэй. Тиймээс энэ нь дөрвөн тэнцүү хэсэгт хуваагдсан байна. Харин энд байгаа тэгш өнцөгт бүр ижил хэмжээтэй. Цааш нь үргэлжлүүлье. Аль дугуй дүрс нь 3 тэнцүү хэсэгт хуваагдсан байна вэ? 3 тэнцүү хуваагдах гэдэг маань 3 адил хэсэг болгосныг хэлж байна. Тэгвэл үүнийг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. Тиймээс энэ зөв биш. Үүнийг 3-т хуваагаагүй байна. Харин үүнийг 3 хэсэг хуваасан боловч хэсэг бүр нь тэнцүү биш байна. Энэ хэсэг нь энд байгаа хэсгээс жижиг байна. Харин энэ дугуйг 3 хэсэгт хуваасан бөгөөд хэсэг бүр нь тэнцүү хэмжээтэй байна. Энэ хэсгийн хэмжээ нь энэ хэсгийн хэмжээтэй тэнцүү байна. Тиймээс би үүнийг зөв гэж сонголоо. Мөн үүнийг 3 хэсэг болгосон боловч энэ хэсэг нь л гэхэд энэ хэсгээс жижиг байна. Тиймээс энэ тойрог маань энд байгаа 3 тэнцүү хэсэгт хуваагдсан ганцхан зөвүүн юм байна. Аль дугуй нь 3-т хуваагдсан байна вэ? Ижил өгдөлтэй юм байна. Үүнийг 4-т хуваасан байна. Гэхдээ энэ нь тэнцүү хэсгүүд болоог байна. Харин үүнийг 3-т хуваасан байна. Дахин нэг хийцгээе. Аль тэгш өнцөгт нь 4-т хуваагдсан байна вэ? Санаж байгаа зү. 4-т хуваагдана гэдэг нь 4 тэнцүү хэсэг болгож хуваахыг хэлнэ. Энэ нь 4 тэнцүү хэсэгт хуваагдсан харагдаж байна. Энэ нь 4 биш 2 хуваасан байна. Харин үүнийг 4 тэнцүү хэсэгт хуваасан байна. Энэ дөрвөлжинг бүр 6 тэнцүү хэсэгт хуваасан байна. Үүнийг тэнцүү хэсгүүдэд хуваасан байгаа боловч 4-т хуваагаагүй байна. 6 тэнцүү хэсэгт хуваасан байна. Тиймээс энэ нь 6-т хуваагдсан гэсэн үг. Тэгэхээр бидэнд 2 тэгш өнцөгт л 4-т хуваагдсан байна. Энэ бас энэ 4 тэнцүү хэсэгт.